За өдрийн мэнд. Сайн байцгаана уу? За бүүний хаш хоёрын подкаст эхэллээ. За бид хоёр өнөөдөр одоо цэргийн Уулзааг удаж байгаа юм тэглээ те. Эр цэргийн баяраар. Эр цэргийн баяраар уулзж байна. За Бүх тэгээд ирчүүдээ баярын мэнд. тийм баярын мэнд хүргье. За тэгээд бид хоёр ер нь эр хүний одоо өөрийгөө ойлын талаар тийм ер нь бас сонсон мэдсэн өөрийнхөө эргцүүллийг хуваалцах гэсэн. За тэгээд киноноос эхлэе гэж бодож байна. Бид нар бүгдийг мэддэг. Цэргийн эцэг гэдэг киноноос эхлэмээр санагдаж байна. Тэр бол аюу их утга агуулсан кино гэж боддог. Эхлээд дээр үеийн кино. 1964 оны кино. 64 оны тийм Махарашвили гэдэг. Тийм Баатартай. тий одоо тэр үед 70 миллион гарсан хөгшин одоо аавга биш хүүгээ тий Дэлхийн 2 дугаар дайны үед. тий тэгэхээр ер нь манайхан бүгдээр цэргийн эцэг гэхээр бүгдээр үзсэн тийм ээ тий тэгээд тэр их гоё киноноос тайлбарлаад тэгээд ойлоо яриагаа ер нь эр хүн за бүр яваад дараа нь тий аав хүн эцэг хүн тийм ээ ямар үүрэг оролттой за тэгээд байгалийн зохицолгоо юу байдгийг энэ болгоо нэг бас жоохон ч гэсэн бас тий ярилцахаар шийдлээ тий тэгээд тэр цэргийн эцэг гэдэг кинонд санаж байгаа бол хүүн эмгэгч шархтаад тэгээд хүүгээ ирэх гэж очиод тэгээд тэнчнээс эхлээд тэр аавны хайр тэр бусдыг хайрлах хайр тийм ээ тэр бас өөрт хамаагүй хүмүүсийг тэр хайрлаж байгаа тэдний төлөө санаа тавьж байгаа гэдэг бол зөвхөн өөрийн хүүхдийн биш тийм ээ бүх зүйлийг бас хайрлаж тийм яг тэр киног ингээд дахиад ингээд сайн үзэх юм бол тийм их үг хэл ярьдаггүй их цөөхөн юм ярьдаг тийм ээ одоо дуу муутай гэж ярьдаг шүү дээ нэг тийм дуу муутай нэг бодгол өвгөн гарч байгаа шүү дээ тий за тэгээд дээрэс нэмээд орос хэл тийм сайн биш тийм ээ тий тэгээд хүүгээ ирж яваа тэгээд тэр нэг надад хамгийн тэр нэг яасан хэсэг бол сэтгэлд үлдсэн хэсгүүд гэх юм бол өөр хэсэг байдаг л да тэрэн дээр санаж байна уу тэр юун дээр богоны биш тий богоны бодол дээр тааралдаад тэгээд хоёулаа нэг богонд нуугдаад суучдаг шүү дээ. Тийм тэгээд тэр залуутайгаа найзалж явж байгаа тэр чинь нэг хэдхэн нэг хоногийн л найз шүү дээ тийм ээ. Тэгсэн хэрнээ нэг дайнд тэд нар чинь яг байсан газарт нь дайснууд дайрч ирээд тэгээд тэр залуу байлдаж хагаад хүн шархтаад тэгээд тэр залууг аврах гэж явж хагаад харамсалтай нэг ус авах гэж яваад ирэх хооронд нь герман зэрэг буутсан байдаг бууд тэгэнгүүт тэр уур омог тэр хилэн тий тэр нэг амьдрал ингээд тий амьдралын төлөө явсан байхгүй юу гэн тий тэгээд тэр бас эр хүн гэдэг чинь бас тий яг тэр одоо хэрэг гарах юм бол тийм ээ зориг гордгийн байна тийм ээ тэр догшин болдгийн байна. Тэгээд ямар догшин харцаар тэр герман цэргийг зөхиж авч яана. Тэр бас их гоё хэсэг их сэтгэлд үлдсэн хэсэг байсан. Тэгээд дараа нь тэр нэг германд очичоод тэр нэг усан үзмийн модыг талбайг хайрлаад ингээд бүр ингээд тэр навчуулганы нийлээж авах уу тий тэгсэн чинь Оросын зөвлөлтийн тэр нэг танк дайрах гэсэн чинь тэр танкийн жолоочийг барьж авцгаж аваад тий барьж авч зодно. Тэр аав хүн гэдэг бол тийм ингээд нөө газраас ингэж ургуулж бүтээсэн тий усан үзэн тэгээ гүржүүд чинь нөгөө дарсны соёлтой тийм ээ тэгээ тэр кинон дээр одоо ингээд айгүй их гүнзгий агуулгууд байсан юм байна тэр нэг анзаардаг юм байна тэгээ тэр танкны жолоочдод тэр Махарашвили өвгөн юу гэж хэлдэг чи муу нусан гөлөг тий чи гэдэг ингээд загсан чи яагаад та яагаад ингээд ахмад өөрөөсөө ахмад золтой хүнийг ингээд байгаа ингээд гэсэн чи яадгийн чи ганц мод тарж үзээгүй тий чи бол зүгээр л идэж л үдсэн. Тэгээ чи энэ мод өвдөхгүй байх гэж бодож байна. Энэ чинь бас амьтай шүү дээ гэдэг. Тэгээд ингэсэн чинь энэ фашистууд манай нутаг дээр юу хийлээ гэсэн. Тэгвэл бид нар тэр адилхан дуурайх хэрэгтэй юу? Тэ бид нар яг тэр хүмүүсийг одоо өшөө авлаа гэд бид нар
адилхан хаатан болох хэрэгтэй юу? Тий. Чи тийм юм бол энэ герман хоёр хүүхдийг буудчих гэдэг. Хоёр жоохон. Тий. Тэр нэг эцэг хүний хайр, тэр бусдыг хайрлаж байгаа, их дэлхийг тэр газар шируугаа хайрлаж байгаа. Тэгээд айгүй олон зүйлийг ингээд маш их тийм символ тий бэлэг тийм. Айгүй их бэлэг тэмдгээр харуулсан кино гэж. Тий. Гүнзгий утгатай. Тийм мөртлөөр жижиглж байгаа эдэр ингээ бичиг үсэг уншиж чадахгүй тий эмнэлэгт очоо тий хүүгээ гарсан гэдэгт нь итгэхгүй тий журналын үзүүлсэн чи би орсоор уншиж чадахгүй тий үндэ бол ер нь бичиг үсэг байх тий тэр аав хүний хайр ямар их гарч байна тэр палатан заа наадах өгнөө над зүрд өгнөө оруулчих гэхэд тэр палатанд нь оруулаад ирсэн чинь өө та нар миний хүүтэй цуг идчихсэн гэсэн бүгдэнд нь авчирсан юм а тарааж өгөөл тэгээд тэр нэг хүүгийн орон дээр хөвтчихсэн гэсэн чинь бараг л барьж авч үнсэх нь холгоо. Гээл чи заавал идэгнэ гээл те. Яад бол энэ азтай ор гээл те. Тий. Миний хүү идгээд гарсан юм чинь гээл. Тий нэг тийм. Тэгэхээр сэтгэл хөдлөмөр. Тэгээд тэр нэг эцэг хүний аав хүний дотоод чанар тийм ээ. Тэгээд дараа нь тэр цэрэгт яваад цэрэгт ордог шүү дээ. Тэгдэг. Би хүүгээ ирэл хийлж байгаад өөрөө цэрэг болоод тэр дайнд гар бие оролцож байгаа тийм ээ. Тий. Тэгээ хүүгээ ингээд хайж явсаар байгаад Германд хүрдэг. Тэгээ Германд хүрээд тэр алдчихж байгаа нь амар тий. Тэр зүгээр би нэг гол санаа нь тэр нэг чинь ямар ч эр хүн цагийн тулах юм бол эр цэрэг болдго юм байна. Тэгээ их орно хамгаалдаг юм. Бусдыг хайрладаг юм байна. Тийм ээ. Тэр чинь дайн явагдаад байхад чинь хайрын тухай л үзээд. Тий, хайрын тухай л яригдаад байгаа шүү дээ. Нэг нэгээ хайрлах тэр нэг цаанал ингээл буу муу танк манк гал асаал тий. Тэгээд болохоос яг киноны ерөөсө гол агуулга бол хайр л байгаа байхгүй тийм ээ. Тий. Тэгэхээр хичнээн эр хүн хичнээн догшин, хичнээн эрдлийг зөрөгтэй байсан ч гэсэн эр хүн дотроо ямар тийм зөөлөн тийм ээ ямар их хайр дотор нь агуулгдчихэдэг юм бэ гэдгийг гой хэлж байна тийм тэр үнийг л ер нь харуулсан кино гэж л хэлэх гээд байна л да тийм тэгэхээр элчүүдийн баярын мэндийг дахин хүргэе тэгээд бас нэмээд ярихад одоо ер нь манай бооны яг тийм эр хүний одоо яг оршихуйн талаар бас өөрийнхөө яг хуваалцсан уншсан зүйл тийм ээ. Би бол яг ингээд нөгөө соёл судлаач тэгээд харьцуулсан шашин судлалаар нэг бас нэг жоохон мэрэгсэж үзчихсэн болохоор одоо энэ орчин үеийн нийгэмд аав хүний үүрэг те аав хүн гэдэг оршихуй ер нь юу юм бэ? Бид нар ер нь юу гэж боддог бол аав гэхэлэр нөмөр нөөлөх те ноён нуруу өдр гэж ярьдаг те. Тэгээд нэг ингээд манай найз бас их ярьдаг хөөхөн ингээд нөхөр заасанд явхлаэр ингээд нам гүн болдог гинэ гэрнэ. Тэгэл засчилчаал нөхөр нь ирэхлээр ингээл ерөөс орой болгон хоол идэ явандаа гэлтэй ингээл гэр нэг юу хөдөлгөөнд ордог гинэ. Тэгэхээр ингээд эрэгтэй хүн гэрт ингээ байна гэдэг чинь шал өөр юм байлаа болгоёг надад ярьжсэн байхгүй. Тэгээ айгүй хөөрхөн. Тэг би бас ингээд урд нь бас ингээд нэг сонсож уншижсэн зүйлээс хараад энэ аавын одоо тий оршихуй гэж юу вэ? Одоо саний энэ кинон дээр бол ерөөсөө цэргийн аав гэдэг нэртэй тий хөөрхөн буурал үстэй аавын тухай гардаг шүү дээ тий. Тэгэхээр ингээд ер нь бол нэг тийм дөрвөн одоо үүрэг гэх юм уу байдгийм байна аав хүнд. Тийм эхнийх нь бол мэдээж эрэг нөгөө одоо хамгаална тийм ээ. Хоёр дахь нь бол тэжээн. Одоо нэгэнтээ аав нь болсон юм чинь тэжээх үүрэгтэй тий. Гурав дахь нь болохоор одоо моралын одоо авторитет гинэ. Одоо тэрийг юу гэж хэлэх вэ? Ёс суртахууны үлгэр жишээ байх. Тэр гэрийнхэндээ, эргэн тойрондоо, нийгэмдээ тий ёс суртахуунтай одоо тэрний үлгэр жишээ байх. Тэгээ дөрөвт нь хамгийн гоё хаашаа. Тэр нь юу вэ гэхлээр аав болсон хүн болвол тэр үр хүүхдүүдтэй энэ хорвоо ертөнц агуу юм аа. Энэ амьдрал гэдэг чинь агуу юм аа. Тэ энэ одоо тий энэ ингээд амьдрал гэдэг чинь гоо үзэсгэлэнтэй юм аа гэдгийг л дамжуулж үлдэх хэрэгтэй гэдэг чинь. Тэгээ өөрөө бол гэр дотроо ингээд уул шиг байх ёстой гинэ. Тэг бид нар нэр л тэгж хэлдэг те монгол хэлэнд ноён нуруу өдр гэж ярьдаг чинь нуруу гэдэг чинь одоо хинтийн нуруу алтайн нуруу өдр гэж ярьдаг шүү дээ те. Тэр шиг ингээд аав хүн бол гэртээ бол ингээд уул шиг те ингээд ноён нуруу байх ёстой. За ер нь байдаг. Та нар ч гэсэн тийм л байгаа бах тийм ээ. Тэгтээ өөр хүүхдүүдэд дагуулж ингээд ертөнцид гараад энэ амьдрал гэдэг чинь ийм агуу юм а гэдгийг л харуулт юм үүрэгтэй гинэ.
болохоор амь амьдралын агуу гэдэг чанар юунд байна вэ гэдгийг тэ бодож үзье. Тэгээд тэрнээс илүү ингээд том агуу ингээд уулыг дагуулж харуулдаг. ертөнцийг таниулдаг. Яг нэг монгол хэлэнд чинь зүрх өгöd шүү дээ, тий. Аавын амьдад юу гэдэг лээ? Аавын амьдад ингээд нөгөө танил талтай болдог. Тиймэрхүү утгатай зүрх өгöd шүү дээ, тий. Тэгэхээр ингээд хаа газрын аав нар бол ер нь бүгдээрээ л адилхан энэ дөрвөн үүрэгтэй байх гэж би бодож байна. Тэгээ цаанаасаа бүр ингээд програмжилсан. Тийм, байглаасаа биднэрт өгсөн, тий. Тэгээ ээжийг бол бас их гоё хэлж байгаа. Ээж тэгвэл юу ингээд тэгэхээр ээжэд ерөөсө тавьч бөгөөд тодорхой. Болцолгүй хайрлах. Тийм л үүрэг байна. Ээж хүн гэдэг бол ерөөсөө одоо гэр ихнийгээ, үр хүүхдүүдээ, тий, эргэн тойрныг, бүх хүмүүсүүдийг ямар ч болцолгүйгээр хайрлах тийм л үүрэгтэй. Яс гоё үүрэг байгаа биз тий. Тийм байна. Тэгээд ер нь эргчин гэдэг талаас нь одоо гоё тайлбарлаж өгөөч тээ. Эргчин антропологийн талаас нь тий. Эргчин гэдэг талаас нь ярихад энэ сонин бас юу байгаа юм аа. Jordan Peterson-ы нөгөө юун дээр би сонсч байсан. Лекцэн дээр. Тэгээд тиймд ингээ юу ихлээр ингээд дэлхий дээр түмэн зүйлийн амьтан байгаа тий. Тэгээд тэр амьтны ерөөсөө амьдралын ер нь хамгийн чухал програм, байгалаас өгсөн програм гэдэг чинь нөхөн үрж. Одоо үр төлөө үлдэх тий, үргэлжлэлтэй үлдэх гэдэг. Тэгээд тэр бол ингээд ямар ч амьтанд бол хамгийн хүчтэй програм нэгдэг байхгүй юу. Тэгээд тэр ингээд програмыг ингээд одоо бид нар энэ Homo sapiens ингээд яагаад ийм өөр юм бэ тий? Бид нар ийм дөрвөлжин байшин, ийм видео тий, интернет гэдэг юм бүтээгээл онгоц нисэл тий, ингээл зам харгуу тий, гүүр ингээл тийм хот суурин эдэр босоод идэг. Бид нар босод амьтдаас юугаар ялгаатай юм бэ? Тэрэнд эдийн нөхөн үрчгтэй холбоотой. Аюу сайн уу? Тийм үү? Тийм нөхөн үрчгтэй холбоотой. Яагаад вэ гэхээр амьтны ертөнцид бол одоо ингээд нөгөө хээлтэх нөхөн үржих одоо тэр хээлтэх цаг үе ингээд тодорхой байдаг. Одоо хаврын тэр үед ч гэдэг юм уу тий. Нэг өвөл нохонод ороод ордог гэдэг. Тий. За. Тэгээд тэд нар чинь ингээд бие биенийг ол тэр үнрээрээ мэднэ тий. Зарим одоо сармөгчны аймагт бол ингээд улаанцаа ингээд ягаараад улаараад одоо нөгөө хээлтэх үе нь эхэлсэн гэдгийг мэдэгдээл тий. Ингээд нэг тийм улаан бүстэй сармөгчнүүд байдаг шүү дээ тий. Би жирэмслэхэд бэлэн шүү. Одоо л өстой хээлтэх шүү гэсэн тэмдэг өгж штэ эмэгчнэн тийм ээ. Тэгээд юу яадаг. Тэгэхэд эмэгтэй хүн одоо Homo sapiens эмэгчэнд бол тийм байдаггүй. Тэгээд нөгөө бид нар чинь юм хамар үнэртэх нөгөө мэдрэмж маш муу. Тийм болохоор ингээд нөгөө одоо яг хээлтэх үе нь хизээ болсон нь хизээч мэддэг. 12 сар ингээд яаж бүтэн жилтэй. Тэг хизээ одоо хээлтэд бэлэн гэдэг мэдэх арга байхгүй. За. Нөгөө амтнаас ялгаатай амтнаас ялгаатай ингээ улаанцаа шинж тэмдэг байхгүй. Тэгэл нэг гоё юм урт төстэй гоё бүсгүүн ингээл урдуур нь яваал идэг. Тэг хизээ натаа нийлж тий. Айлгүйт бол мэдэн шүү дээ. Айлгүйт бас айлгуутмаар байна уугүй юу бас тэр чинь асуудалтай тийм ээ. Тэгэхээр ингээд нөгөө юу яадаг эмэгчтэн ерөнхийдөө сонгодог гэж байгаа байхгүй юу. Тэ эмэгчин Homo sapiens эмэгчин одоо би ингээ ээж болмоор байна гэдгийг сонгодог гэж байна тий. Тэгэхээр тэгээд эрэгтэй хүнээс ийм 3 зүйлийг ерөнхийдөө шаарддаг гинэ. Jordan Peterson ярьж байгаагаар бол. Тэр нь юу вэ гэхээр тэр Homo sapiens-ийн эрэгтэйгээс юм бүтээж чаддгүй. Тэ одоо ингээ анд яваад ангийн сайхан мах авчирч чадахгүй. Одоо хоол бүтээх биш тийм ээ. За ингээд агуу байшин саваа ингээ бариад аюулгүй байдлыг бүтээж чадахгүй гэдэг тийм. Тэгэхээр энэ бүтээх чадварыг нэгтгэв. Хоёрдугаарт бол үржүүлэх чадвартай. Тэр бүтээсэн юмаа их болгож чадах уу. Тэгээд одоо аривжуулах тий. Тэгээд бас өөрийгөө ингээд үржих чадвартай. Эрүүл саруул бие хаатай. Мэдээж яриг хаана. Тэгээд гурав дахь нь хамгийн чухал хуваалцах чадвартай гэдэг. Тэр аюулгүй байдлаасаа надад хуваалцах уу. Тэр олж ирсэн хоол хүнснээсээ надад өгөх үү тий. Одоо би ингээ хүүхдийг гаргаад ойрын 5-10 жил ер нь хэцүү шүү дээ тий. Хүний үр гэдэг чинь хамгийн эмзэг тий. Одоо унаг бол ингээл жишээ нэг хэдэн минут болоод цаг магийн дараа ингээл тэр гоё урт хөлн дээрээ ингээл тогтоол ээжигээ дагаад барах тий алхаж байгаа шүү дээ тий. Тэгэхэд хүний амт зулцаг гэдэг бол тийм биш үү. Маш удаан ингэж нөгөө халамжлах хэрэгтэй, хамгаалах хэрэгтэй, тижээж тий одоо өвчин зовлонгоос хамгаалах хэрэгтэй гэх мэт. Тэгээд тэр ингээд Homo sapiens-ийн эрхчингээс энэ гурвыг шаарддаг гэж байгаа. Тэгээд тэгэхээр ингээд тэр Homo sapiens эмэгтэй гэдэг чинь айгүй тийм өндөр шаардлага эхнээсээ их актер хандах нь шүү дээ нөхөн үржихийн асуудал тий. Тэгэхээр Homo sapiens эрхчин тэрэнд нь хариулж тархиа хөгжүүлэх хэрэгтэй болсон. За. Тийм ээ. За. Одоо тоогдохын тулд тийм үү ингээд бүтээж үзүүлэх хэрэгтэй хөдөлмөрийн бага зэвсэг хийж гэн тий.
Тэгээ би чадalтай шүү. Би ийм одоо оромжтой шүү, тий. Би хамгаалж чадна шүү гэдэг. Тэр бүхнийг ингэж нөгөө юу яхад энэ тарих ингээд том болж хөгжих тэр гох нь бол тэр эмэгтэй хүн тий одоо тэр нөхөн үржихийн тэр програм гэж байгаа шүү. Ерөөсөө ингээд хүний тарих бол хөгжихөөс аргагүй байсан. Тэгээ бидний тарих ингээд ийм том болоод хөгжсөний улмаас одоо бид нэр ийм сонин өөрсний бүтээсэн одоо материалыг ертөнцид амьдарч байна шүү дээ. Тэгээ энэ ертөнцид маш сонирхолтой тий. Хүн төрөлхтөн 8 тэрбум 500 сая хүрцэн явж байна шүү дээ. Тэгэхээр энэ байгалийн тэр нөхөн үржих програм бид нарыг ийм Homo sapiens болгоход бас нөлөөлсөн гэж үздэг юм байна. Тэр хамгаалах, юулаа бүтээх, тэгээд үржүүлэх, тэгээд хуваалцах гэдэг юм байна. Тэгээ хуваалцах гэдэг бас айгүй хэцүү үг. Яагаад тэгэхээр амтны ертөнцид бол нөгөө нэг жижиг юм хорхоо шавжинд бол 8-9 төрөл байдаг гинэ. Бид нэр саяхан нэг найзуудтайгаа ярьж байгаа 9 төрлөө ChatGPT-ээс асууж байгаа нэг найз. За. Тэгээд тэр 9 төрлийн одоо шавж болвол одоо тэнд аалз тэгээд нэг юм ногоон богомол эднэргээд амтан байгаа. Тэгээд тэд нар болох тэр яадаг вэ гэхээр хээлтэг цаг үеийн ирэхлээр эмэгчнээ эрэгчнийхээ толгойг нь аваа хийчихдэг. Яагаад гэвэл толгой нь байгаад тахлаар ингээд нөгөө намайг хээлцсэний дараа идчихнэ гэдгийг мэдээд нөгөө эрэгчн нь ингээд нөгөө хичээдэггүй ч гэдэг юм уу ер нь зогтож гад идэв гинэ. Тэгээ сайн ажидаа ийдгүү. Сайн хээлтэж өгдөг. Тэгэхээр нь толгойг нь авч хаяад биеийг нь үлдээгээд тэгээ сайн хээлтэж аваад тэгээ тэр үлдсэн биеийг нь эмэгчнээ нийддэг. Тийм одоо аалз, тийм хорхоо шавж амтан 8-9 төрөл юм гэж. Энэ байгаль. Тэгэхээр юунд орчоод л одоо тийм ээ. Тий ерөөсөө ингээд хээлтчихэл. Тэгээ алчт. Тэгээд эмэгчн нь тэр эрэгчнийг иддэг. Хүүхдүүдийн аавыг иддэг. Яагаад тэгэхээр тэр хүүхдүүдэд хэрэг болох уурах шимт хижээлнэ. Шимт хижээлнэ бол. Би амтан байсан бол нүд нь надад идчихсэн байх юм. Одоо бол тийм байх. Тийм яана бэ те. Тэгээ өөтөм олон хүүхд гаргацсан те. Шавж хорхоо чинь нэг амар үрждэг штэ те. Ганц нэг одоо хүүхд гаргадаг гэсэн бол яа их вэ те. Тийхгүй. Тэгэхээр ингээ байгалийн бас тэр зохицолгоо гэдэг тийм амар байгаа ч те. Тэгэхээр тийм хорхоо шавжийн аавын хувь тавилан бас өргөдмөр. Тийм үү. Ер нь та ингээд бидний ширээн дээр ирж байгаа сайхан стейк одоо мах бид идчихэж байгаа тийм үү бооц хошоор хийж идчихэж. Тэр махны ер нь ихэнх нь эрэгчин мал юм ах гэж та мэдчихэж байгаа юу? Тий. Үнэ бол нэлээд урт наслах хувь тавилан тийм шүү дээ. Тийм шүү дээ. Нөхөн үржин шүсүү гэнэ. Тий. А гэхдээ бухал бас гайгүй шүү дээ. Бухал гэхдээ тэр хавтаа жоохон боска тий. Тэгээ бусад эмэгтэйнүүд нь аль тэгээ хөөрхий засуулаад тэгээд хүний насаар бол 16 7 хүрээ тэгээд энэ ширээн дээр хайрлж амьдрмаар тийм ээ. Бид нэр ирчүүдээ хайрлж амьдрах бол ер нь болохгүй гэж үнэн байгаа тийм. Ер нь нөхөн үржихүйтэй их холбоотой байна тийм. Нөхөн үржихүйтэй бол тэр тарих тэгж том болж ингэж хөгцсөн гэдэг бол тэр нөхөн үржихэн програмтай айгуу тийм холбоотой гэж үздэг юм билэ. Тэгээ одоо жишээ нь ингээд нөгөө овуляц нь ингээд одоо тий жирэмслэх яг цаг үеийн ирсэн сард нэг л удаа байгаа шүү дээ. Тэр чинь хэдхэн хоног байгаа шүү дээ. 3-аас хэдхэн 5 хоног тий. Тэгэд яг тэр хугацааг нь ингээд мэдхийн тулд нөгөө эмгтэйгээ ингээд байнга хажуудаа байлгаж байнга одоо юу гэдгийг хавтаж тий секс хийж нөгөө одоо жирэмслүүлэх хэрэгтэй. Тийм болохоор одоо ингээд нөгөө хайр дурлал гэдэг юм чи үсэж шүү дээ. Тийм аа тийм ээ. Одоо хос үсэж чинь тийм үү тий. Аль нь нөхөн үржихэн төлөө бие бинийгээ хайрлаж амьдрах гэдэг байнгын хамттай тийм хамт байх хэрэгтэй хүмүүс. Тэгээд тэр явцад ингээд эрэгтэй хүний тархин нас ингээд хөгжөөд нөгөө панал гэдэг юм чинь бий болсон гэж. За. Жоохон доож өгөө сул дорой нэг энэ идүү юм ярьж ойлгуулж панал гэж тийм. За. Одоо гойдог шүү дээ. Замин амьтад бол өөрийгөө гоёол тэ тогс. Тэр тогсны хувьд бол тэр ерөөс ашиггүй одоо нөгөө сүүл гэж байгаа шүү дээ. Амьтан ингээд араас нь сүүлнээс нь татаж аваад идэх амархан тийм үү. Тэр нь бол ерөөс илүү энерги байгаа байхгүй. Тэгвэл би ийм гоё одоо эрүүл биетэй, ийм гоё өнгөтэй те ийм олон нүдтэй юм шиг ийм сүултээ гэж харуулж иж үр удмаа үлдээдэг. Тэр нөгөө диважингийн шувуунууд гэдэг шүү дээ ширэнгэн. Тэд нар чинь ямар гоё бүжгэлж ярддаг те. Зарим нь ямар гоё үүрээ засдаг те. Тийм сонин бүр ингээ геометрийн мэдлэгтэй юм уу гэмээр үүр засдаг. Одоо загас магас хүртэл байна шүү дээ. Тийм сонин. Тэгэхээр нөхөн үрчхүү тэгээ гоо сайхан те панал гэдэг юм чинь амар нэг толботой. Тэр Хараригийн номонд гардаг баха. Нөгөө хүүхэн паналдах гад тэгээд нөгөө голын ирэг дээр болцдог. Тэгээ хүүхэн дээр ингээд хурж ирэхдээ
би өстө нэрэ өчигдөр чамд зориулаад айгүй сайхан нэг гоо марлыг агнсан байхгүй тий өстө ингээл чамдаа зориулаад өстө ингээл ингээ өөрөөл явж исэн чинь тэр хадан дээрээс пума өсөрч гарч ирээд намайг цулгаагаад аваа явцсан гэдэг хоосон ирж байгаа. Гэхдээ нөө хизэж байгаагүй хизэж тэ ман хийгээгүй. Би чамд ингээд айгүй гой хүнс авчирж ийсэн байхгүй юу. Тэгтэл ингээ пума булгаад аваа явчлаа худлаа ярьдаг тий. Тэгэхээр одоо тэр худлаа ярина гэдэг чинь ер нь тархины хөгжилд айгүй чухал юм байна шүү дээ. Тий ингээд нөө судлаачид хүүхэд хэдэн настайгаасаа худлаа ярьж эхэлдэг вэ гэх. Тэрийг яадаг. Амьтны ертөнцид бол тийм юм байдаггүй. Амьтны ертөнц бол ингээд бүр 100% үнэн дотор амьдэрдэг тий. Чи сул дорой гимтсэн болвол тэгэл чиний үхэл гэдэг бол энэ хүнд тий. Хүн гэдэг бол ингээд шудлаа явж анаалж хүчээ нэгтгэж тий. Тэгж энэ дэлхий дээр амьд гарсан юм шүү дээ. Тийм ээ сонирхолтой. Тэгэхээр тэгээд одоо энэ дэлхий дээр хоёр хүсэл байна да. Эмэгтэй эрэгтэй. Би бол энэ ингээд энэ дэлхий дээр эрэгтэй хүмүүс байхгүйсэн бол ямар амар вэ гэж боддог. Эрэгтэй хүн байна гэдэг бол гайхамшиг гэж боддог. Тэг бид нар бие биендээ байна гэдэг гайхамшиг юм да тий. Өнөөдөр бит хоёр уулзгүй удаж удажгаад Цэргийн баяраар таараад тэгээд юу ч гэсэн ийм сэдвэр жижигхэн ийм видео хийгээд үзьгээд. Тэр кино бол өстой үнэхээр хөөрхөн кино тэр ингээд ийм дайны сэдвтэй мөртлөө ингээл эхнээсээ дуустал хайрын тухай үүсээр харсан тий. Тэр аав хүүгийнхаа төлөө бүх эргэн тойрон байгаа хүмүүсүүдийг хайрлангаа тий. Тэгж явж байгаа. Тэгэхээр энэ аав хайрлах, инэрлэх тэрний инэрлэг гэдэг чинь амьдралын агуу чанарыг тий нөө инэрнэ гэдэг чинь хүчтэй байж илүү ээжиж инэрлэх гинэ. Өршөөдөг, уучладаг чинь илүү одоо тийм төвшөнд очсон хүнээс гардаг үйлдэл юм л дээ. Тэгээд яг тэр кинон дээр бол яг тэр үнийг л харуулдаг. Тэрийг харуулдаг. Тийм тэр шал өөр өнцгөөс хараад шүү. Чи ядахтай нэг мод тарж үтсэн юм уу гэж загинж байгаа үст. Тэгээ энэ дайсны ингээд газар нутаг ирсэн ч гэлээ гэсэн тий. Тэр одоо дайснуудын л боожулж би болгосон ус үзмний талбай байгаа шүү дээ. Тэр ингээд тэрэнд ингээ яагаад хүндэтгэлтэй хандах хэрэгтэй вэ? Тэ амьдрал гэдэг яагаад хүндэтгэлтэй. Ер нь тэгэл аав хүн гэдэг чинь амьдралын агуу чанарыг л ер нь тунхаглаж манифест хийж явдаг. Хүсэн байна. Ер нь бол тийм биз? Та нар бүтээдэг, та нар ингээд одоо яг хөө эмэгтэй хүн гэдэг чинь жоохон өөр шүү дээ тий. Одоо л яг хөө тэгш нийгэмд аль нь бүтээгээл мундаг явж байгаа л да тий. Гэхдээ ер нь ингээд яг байгалийн өгөгдөл чанарыг нь харахад бол бүтээдэг тэгээд бүтээдэг хүн чинь хайрлж инэрдэг юм байна тий. Тэрнийгээ ингээд хуваалцдаг тий. Тэгээд залуучуудаа тийм амьдралын агуу чанарыг дандаа тунхагладаг тийм Монгол ирчүүд байгаасаа гэж. Тийм. Тэр дөрөвдөх тэр чанар гэдэг би чамаас суралцлаа. Тийм. Гайхалтай юм тий. Тийм. Хорвоо ертөнцийн амьдралын агуу чанар хамгаалах, хооллох одоо тийм ээ. Одоо дижээх тийм. Суртахууны үлгэр жишээ. Тийм. Ёс суртахууны үлгэр жишээ байх юм. Тэгээд дараа нь тэр ертөнцийн агууг таниулах гэж. Тэр бол агуу юм байна. Тийм. Амьдралын агуу гэдгийг таниулах тий. Тэр гоо сайхныг нэг юм нэгээр дуустдгүй юм. Тэгэхээр аав хүн магадгүй агуу чанарыг баг. Ээж бол гоо үзэсгэлэнг баг тий. Тийм л. Ээжийн хайр гэдэг бол дандаа гоо үзэсгэлэн байдаг. За баярлалаа. Баярлалаа. Маш гоё кино хоёлаа хамт үзлээ сая. Тий. Гэхдээ араа ингэ арай өөр өнцгөөс үзээсэй гэж боддог байхгүй. Тийм ээ. Тий, өөр өнцгөөс ингэ хүлээж аваасаа. Тэгээд хоёулаа заримдаа юм гоё кино тайлбарлаад ингэ явж явах болноо. За тэгээд бидэрийг бас та бүхэнд жоохон тусал нэмэр болсон бол тийм ээ. Тий. Тэгээд баярын минь дахин дэвшүүлье. Бүх ирчүүдээ бас тэгээд бас эн чинь ирчүүдэд биш ус эн чинь цэргийн айрмын баярлалаа байгаа болохоор нөө айрамд одоо алб хааж байгаа бүсгүүчүүдээ бас мэдээлж болохгүй байна. Хүүсээр гендерээр ялгарсан хэрэг байна тийм ээ. Та бүхний ачаар Монгол улс маань тусгаар тогтнож байгаа. Бид тэгээд талархах ёстой тий. За баярлалаа. Баярлалаа баяртай. За баяртай.